За сайн байцгаана уу. За хүүхдүүдийн явуулсан даалгавар дээр хэрхэн үнэлгээ өгөх вэ гэдэг тал дээр бяцхан зөвлөгөө хүргье. За миний нөгөө нэг оруулсан бичлэг жоох ойлгомжгүй байсан байж магадгүй. За тэгэхээр яг одоо бодит байдал дээр хэдүүлээ хараад байв. За жишээлбэл 7 анги руу за би даалгавраа шалгая. За ангихийн тулд classwork гэсгээс өөрийнхөө хичээлийг сонгоно. За газар зүйн хичээл. За ангингууд миний тавьсан хичээл харагдаж байна. Доор нь хүүхдүүд нэг хүүхд одоо коммент хийсэн. За энд видео бичлэг болон сурах хүчгийг энэ линкийг оруулсан байна. Өөрөөр хэлбэл хүүхдүүд сурах хүчийг ашиглаарай гэдэг. За эндээс 8 хүүхэд үнэлгээг авсан байна. Дэвшсэн, graded буюу дэвшсэн гэсэн үг. Turnitin гэхээр 6 хүүхэд даалгавраа хийж илгээсэн байна. За assigned гэхээр за хүүхдүүд даалгавраа хийж илгээгээгүй юм сонголтууд харагдчихэв. За ингээд саяны буцаад хичээл рүүгээ очие. За дээшээ хичээлийнхаа даалгаврынхаа гарчиг дээр дарна. За ангингууд хүүхдүүдийн явуулсан даалгавар энэ student work гэсэн хэсэг дотор харагдчихэв. За ингээд түрүүний нөгөө 8 даалгавар илгээсэн, үнэлгээг авсан. 13 хүүхд илгээгээгүй, 6 хүүхд илгээсэн гэсэн юм мэдээлэлүүд харагдчихэв. За одоо энэ даалгавраа илгээгээд би дүн тавиагүй 6 хүүхдийг яаж дүнтэй болгох вэ? Turnitin гэсэн сонголтыг хийлээ. Ангингууд нөгөө 6 хүүхд маань ингээд гараад ирсэн байна. За отгоо эрдний даалгавар дээр дарж үзье. За усыг ашиглах, хамгаалах гэсэн сэдвийг товч бичиглэл хийгэр гэсэн юм даалгавар өгсөн байсан. За чатаар даалгавар ирдгээс нэг давуу тал нь бол зургийн чанар унахгүй ирдэг байгаа. Чатыг бол зургийг ингээд томруулахаар бүрсийгээд харагдаж төвхтэй байдаг. Энэ дээр бол бид нар нэмэх хасагт очиод хараад хүүхдүүдийн даалгаврыг томоор нь ингээд чанартайгаар харах боломжтой. За ингээд энэ дээр тухайн даалгаврыг хэдэн оноогоор үнэлсэн бэ? Бид нар даалгаврыг байршуулахдаа бол энэ 100 гэсэн тэмдэглэг хэрвээ өөрчлөөгүй бол 100 гэсэн. Өөрөөр хэлбэл даалгавраа хийгээд явуулсан хүүхдийг 100 оноогоор үнэлэх боломжтой. За мөн анхаарах зүйлсийг private comment хэсэгт бичиж болно. За эсвэл бол энэ add comment гэдэг сонголтыг хийж аваад бичиж болно. За би жишээлбэл энэ дээр сайн байна. Гэхдээ сайн байна гэж орхичих. За бас нэг нэмэлт даалгавраас нь бол гэрийнхээ орчинд усыг яаж хамгаалах вэ? Хайрлах вэ? Хэмнэх вэ гэсэн сэдв байсан тий. Усанд орохдоо усаа хааж байх, шүдээ угааж байхдаа усаа хаах гэх мэт нэг хоёр жишээ бичсэн байна. За ингээд үндсэндээ даалгаврын гүйцэтгэлийг би тооцох юм бол энэ дээр жишээлбэл 100 оноо. За сайн байна гэж бичээд энэ дээр пост гэдээ дарах юм бол зөвхөн энэ бол тухай хүүхэд л харагдана. Өөр хүнд бол харагдахгүй. За ингээд 100-аас 100 буюу даалгаврын биелэлтийг би 100% гүйцэтгэжээ гэж үзлээ. За ингээд энэ дээр return гэсэн сонголтыг би дарж өгөх ёстой. За ангингууд return work to манай student гэсэн юм бичиг гарч ийн. Энэ дээр дахиад return гэсэн товчийг дарж өгснөөр тухайн хүүхдэд би бол үнэлгээг буцаад явууллаа гэсэн үг. За ингээд refresh хийгээд үзье. За одоо ингэнгүүт graded буюу үнэлгээ өгсөн 9 хүүхэд болж хуурсан байна. Turnitin буюу над руу даалгавраа илгээсэн 5 хүүхэд байна. За дахиад дараагийн хүүхдийн даалгаврыг шалгая. За энэ дээр бол би 80 хүртэл оноо өгсөн байна. За энэ дээр бол усаа хэмнэх аргыг манай хүүхдүүд дугуй диаграмаар илэрхийлж илгээсэн байна над руу.
За гэхдээ хичээлийн тэмдэглэлийн илгээгээгүй байгаа учраас би энэ дээр 89 оноо тавьсан байна. 89 он. За доор нь юу гэж үжих ёстой гэхээр хичээлийн тэмдэглэлээ хийсэн зураг явуулаарай. Гэт ингээд тухайн хүүхэд рүү мессеж илгээчих чинь төсөв. За ингээд 89 оноо тавьсан. Return дарлаа. Дахиад return дарлаа. За ингээд тухайн хүүхдийн даалгавар. Тэр би 100-аас 80% гүйцэтгэлтэй гэж тооцсон. За ингээд мөн refresh хийгээд үзье. За одоо төрний тэм боё даалгавраа хийж илгээсэн 4 хүүхэд болсон. Даалгавраа тооцоолсон. Үнэлгээг авсан 10 хүүхэд болшуурлаа гэсэн. За гэхдээ энэ дээр нэг юм асуудал байгаа. За ASCII буюу даалгавраа илгээгээгүй хүүхдүүд донд attach хийгээд даалгавар явуулсан мөртлөө одоо сурагчийн илгээх сонголтын дээр return гэсэн юм turning гэсэн юм товч байдаг. Тэр товчийг дараагийн хүүхдийн бол зүгээр нь ASCII гэсэн дотор ирцэн байдаг учраас энийг бас багш нар маань анхаарч үзээрэй. Дандаа ASCII гэхээр дандаа юу ч явуулаагүй даалгавраа хийгээгүй хүүхдүүд байна гэж үзэж болохгүй. Дотор нь ингээ ороо харах юм бол одоо энэ жишээлбэл to attachment гэдэг бат хоёр их шиглэн гэдэг хүүхд над руу attach хийгээд нөгөө turn-ийн гэсэн сонголтоо хийгээгүйсэн учраас энэ хүүхдийн даалгавар хийгээгүй мэт харагдаж байна. Тэгэхээр энэ ASCII гэсэн сонголт дотор хүүхдүүдэд бас харчихъя. За одоо энийгээ бас үнэлгээжүүлж болно. За ингээд хичээлийнхаа тэмдэглэл байна. За дараагийн зургийг харъя. За мөн хичээлийн тэмдэглэлийг үргэлжлүүлж явж байна. За энэ жишээлбэл гэрийнхаа усны хэрэглийг тооцоор өгсөн юм. Даалгавар өгсөн байсан. Тэгэхээр хүүхэд маань гэрийнхээ галтгооны халуун үед усны тоолуурын заалтыг бичээд энэ дээр бол зөрүүгээ гаргаад ирсэн. Энэ бодвол шүнгээ бичсэн байхыг бодоход өглөө шөнө хоёрын зөрүү гаргаж ирсэн юм шиг тоолуурын заалтын зөрүү. За ингээд ямар ч байсан хүүхэд маань даалгавраа илгээсэн учраас бичээлийн тэмдэглэл болон даалгавраа илгээсэн учраас угс үнэлгээг тавь. Бас хүүхдээ урамшуулах зорилгоор. За тэгээ комент дээр нь даалгавар илгээхдээ turn in гэсэн сонголтыг хийгээрэй. Ажилч гэдэг юм уу те хүүхдийг урамшуулах зорилго. За ингээд мессеж илгээчлээ. Return дээр дарлаа. Return дээр дарлаа. За болсон. За энэ цохоо хаачи. Дахиад одоо graded гэсэн сонголт маань 12 11 болж өөрчлөгдсөн. ASCII-ийн сонголтоос нэг хасагдсан байна тийм ээ. За ингэж бол хүүхдүүд рүүгээ даалгаврын шалгаад буцаагаад илгээх юм шүү. За аль болохоор хүүхдүүдэд урамшуулсан. Цааш хичээл хийх сонирхлын төрүүлсэн юм сайхан урмын үгээр бас хүүхдүүд рүүгээ мессеж хүчээрээ. За ингээд амжилт хүсье манайхаа.